чанартай спорт өмсгөлийг хэрхэн хийдэг вэ? За мэдээж хамгийн эхлээд загвар болон дизайн материалын сонголт байгаа. За Armo Sport Lab-ын оруулж ирдэг энэ полистер дэвшилтэд даавн амьсгалдаг. За хөлсийг маш хурдан шингээж түргэн хатаж сэрүүн мэдрэмж төрүүлдэг юм бат бөх даав байгаа. За даавгаа сонгосны дараа бол хэвлэх процесс бол явагдана. За хэвлэлтэд ашиглаж байгаа манай будаг бол ISO шаардлага бол хангацсан юм. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Ийм даав байж байгаа. За даав болон будаг нийлэхээр бол олон угаалтанд бол тисвэртэй, өнгөн бүдгэрхгүй ийм илгээ сайн даадаг энэ даав авчирж байгаа маа эцэст нь. За үүний дараагаар бол бид нэр спорт хувцас бол оёх процесс бол орж ирнэ. За оёдлын үйл явц бол мэдээж бол стандарт өмсөлийн хэмжээтэйгээр болон тухайн захиалагчийнхаа өгсөн биеийн пропорц харьцаа сайзд зориулан бол олон улсын стандартын дагуу спорт хувцас ойдог тэр арга технологийн дагуу ойдог байгаа. За хамгийн сүүлийн процесс бол эцсийн бүтээгдэхүүнийг мэдээж бол чанарыг шалгана, ямар нэгэн тоглолтод чанарын алдаа гарсан байна уу гэдгийг шалгаж үзээд хэвэн байх юм бол савлах процесс буюу эцсийг захиалагчтай бол спорт өмсгөл буюу jersey-г бол хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаамаа. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд биднийг одоо байнга үргэлж дэмжиж бидэнтэй хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэнд маш ихээр баярлалаа бас хэлхийг хүсэж байна. За Armo Sport Lab-ыг сонгон үйлчлүүлээрэй. Баярлалаа.